Цуврал алуурчин баригдсан гэж улс орон даяар зарладаг. Гэвч тэр гэмгүй болох нь тогтоогдно. Мөрдөгчдийн нэг буруу шийдвэр түүний амьдралыг оронгоор нэргүүлдэг. Харин нөгөө талд алуурчин эрх чөлөөтэй амьдарсаар. Сайн мэцхан үзэгчдээ The Scarecrow зурлынхаа 7 дугаар ангийг хүлээн авна уу? Харанхуй шөнөөр нэгэн эмэгтэй дуу аялан алхдаг. Гэтэл түүний ард яг ижилхэн дуугаар хэн нэг нь аялах шиг. Бүсгүй зог тусан зогсоод эргэн тойрноо хартал хинч байсангүй. Буруу сонсож гэж бодоод цаашаа алхтал энэ удаа яг чихнийх нь хажууд сонсогдох нь тэр. Мануухан алуурчин ихэндээ эмэгтэйчүүдийг ингэж айлгадаг байжээ. Тэгээд эмэгтэйчүүд түүнээс айж сандарч байгааг харах нь түүнд хамгийн дээд таашаал өгдөг болсон байна. Гэтэл нэг өдөр мануухан айлгахаар дагаж явсан эмэгтэй нь түүн рүү бүдэрсэн чулууга аваад шидчихв. Ган тарч тэр чулуу яг мануухайг ондог. Ингээд эмэгтэйд баригдсан мануухай түүнийг араас нь дагаж яваад гинэд дайрчээ. Мануухан анхны хохирогч нь тэр байдаг. Хэрвээ тэр чулуунд оногдоогүй бол хэрв тэр эмэгтэйд баригдаагүй бол бүх зүйл өөр байх байсан болов уу гэж алуурчин камордөгчөд хэлдэг. Тэгснээ удалгүй угаасаа энэ миний хувь тавилан байсан байх гэж хэлээд зэвүү хүргмээр инээн. Камордөгч түүнээс чи өмнө нь хэрэгтэн гэдгээрээ баригдаж байсан удаатай юу гэж асуудаг. Гэтэл алуурчин баригдаж байгаагүй болохоор л өнөөдөр би өөрөө хийсэн хэрэгээ яриад сууж байгаа үсттэй гэж хэлээд түүнийг тавлана. Ингээд үйл явдал 1988 он руу шилжинэ. Сос сэтгүүлч Сугманы ажилдаг газрын ихчээс нь та бэр ихчин бидтэй гэж асуухад тэр эмэгтэй үгүй Сугма манад ажилдаг хүүхэд одоо бол бараг ах дүү шиг л болчихсон гэж хариулдаг. Гэтэл камордөгч хажуунаас түүний хөлийг хизэнээс ийм босныг нь асуухад багада вакцины халдвар аваад тоглон болсон юм гинлээ гэж тэр хариулдаг. Мөрдөгч нэмээд тэгвэл тэр гүйж чадах болов уу гэж асуудаг. Алхаж байгааг нь харахад л ийм хэцүү байхад яаж гүйх вэ гэж хариулна. Камордөгчийн энэ с ижигтэй асуултуудыг сос сэтгүүлч анзаарч дахиад л гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх вэ гэсэн харцаар түүн рүү ширтэнэ. Энэ үед Гебомиг эмнэлэгт хүрэхээр явж исэн цагдаагийн машиныг прокурорын газрынхан хүчээр зогсоож цаа прокурорын тушаалаар Гебомиг шууд хорих төв рүү шилжүүлнэ. Ингэхдээ эргэлтийг нь ч бүрэн хоригддог. Цаа прокурор өөрийн гар хөл болох дуу болон жам мөрдөгчдийн хүсэлтээр ийм арга хэмжээ авчээ. Тэгээд тэр хоёр мөрдөгчөд хандаж түүнийг тааруулж зодохгүй явдаа гэж тэдэнд дурладаг. Угтаа ангийг даалгасан хүн нь цаа прокурор байлтай. Гэсэн ч эцсийн мөчөд бүх бурууг дуу болон жам мөрдөгчдээр буухаар байлаа. Нөхцөл байдлыг мэдэрсэн хоёр мөрдөгч энэ шудраг бус үйлдэлээс болж хоорондоо зөрчилдөж эхэлдэг. Камордөгч Сугманаас мэдүүлэг авч дуу болон жам мөрдөгч нарыг таниулдаг. Түүнээс үргэлжлүүлээд Гебоми гэр бүлийнхэн нь хайж байсныг мэдэж байсан мэдтэй. Яагаад хэлээгүй юм бэ гэхэд Сугман энэ мөрдөгчд зүгээр өнгөрөөхгүй гэсэн болохоор айсан гэж хариулдаг. Камордөгч дуу хураагчид яг энэ хүртэл бичиж авав. Харин одоо л өөрийнхөө асуултуудыг тавьж эхэлнэ. Иж үхигийн гэрээ оролцоо яагаад явж исэн юм бэ гэхэд Сугман сайн санахгүй байна. Би ойр ойрхон юмаа мартаад байдаг юмаа гэж хариулдаг. Энэ хариулт камордөгчд маш с ижигтэй санагдана. Ингээд түүнийг ирж мэдүүлэг өгсөнд баярлаа гэж өдөж өгөхдөө түүний гарыг нь барьдаг. Учир нь алуурчинг эмэгтэй хүнийх шиг зөөлөн гартай байсан гэдгийг баталгаажуулахаар. Ингээд камордөгч түүний араас сэжгэлсэн харцаар харж үлдэнэ. Камордөгч цагдаагийн дарга чаад энэ мэдүүлгийг үзүүлээд Гебомиг гэмгүй гэдгийг нь батлах боломжтой хэлдэг. Мөн түүнийг хууль бусаар баривчилсан дуу болон жам мөрдөгчдийг дотоод шалгалтанд оруулах хүсэлтийг гаргадаг. Гэвч чаа дарга камордөгчд хандан чааш ёо хэдийнэ чамаас нэг алхам урд чинь гарчихсан гэж хэлдэг. Учир нь чаа прокурор Гебомиг аль хэдийн хорих руу шилжүүлсэн болохыг камордөгчд хэлв. Үүний дараа чаа дарга дүүгээ энэ хэрийг өөрөөс нь төрүүлж шийдэж бүх гавьяаг нь хүртчихвээ гэж эмээхтэй чаа прокурорын сул талыг нь хэлж өгдөг. Тэр нь цаа прокурор ааваасаа хамгийн их айдаг. Аавынхаа урмыг хугалахгүй тулд бүхнийг хийн гэж түүнд хэлж өгнө. Камордөгч одоо юу хийх ёстойгоо ойлгох шиг болов. Үүний дараа камордөгч сос сэтгүүлчтэй уулзан цагдаа нар с ижигтнийг хууль бусаар баривчилж эрүүдэн шуусан гэх мэдээлэл нийтлэхийг хүсдэг. Учир нь шинэ с ижигтэн гарч ирвэл Гебомийн гин буруугүй болохыг нотлох боломжтой гэж тэр үзэж байлаа. Чиний яриад байгаа тэр шинэ с ижигтэн чинь Сугма юм уу гэж асуудаг. Тэгээд үргэлжлүүлэн
Эхлээд Гибом, дараа нь Гихуан, одоо Сугман гин. Болж үз. Битгий гэмгүй хүмүүсийг хүнд байдалд оруул гэж соо сэтгүүлж уурладаг. Тэглэж Сугман тийм хүлтэй байж яаж гүөх юм бэ гэхэд камурдагч би тэрийг шалгаж үзнэ гэж хариулна. Ингээд соо сэтгүүлчээс нийтлэл бичиж өгөхийг гуйгаад би өөрийнхөө хүзрийг дийлэхгүй ч тэдний буруу гэдгийг олон нийтэд мэдэгдэх хэрэгтэй гэж хэлээд явчихав. Ингээд соо сэтгүүлч хэсэг эргэлцэн ч эцэстээ камурдагчийн хүсэлтээр нийтлэлээ бичгээр болдог. Маргаашин сонингийн эхний нүүрэнд Кансаны цуврал хүн амны хэргийн сэжигтэн ийг цагдаа нар хууль бусаар баривчилж хүч хэрэглэж хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй гэх мэдээлэл цацагдана. Мөн цагдаагийн газраас өөр нэг сэжигтэн ил болголоо гэж мэдээлдэг. Энэ нийтлэлч хэрэгэ бүтээж Кансаны прокурор цагдаагийн газрыг сандаргаж орхив. Цагдаагийн дарга дотоод шалгалтын багийг цуглуулж дуу болон жам мөрдөгчдийг шалгахаар болдог. Ингээд Ча гэр бүлийн ах トゥ хоёрыг камурдагч энэ удаа гарах гарцгүй болгов. Сугман гэртээ ажлын газрынхаа эгчийн хоёр охиныг харж үлдсэн байлаа. Тэрээр охтоос өлсөж байгаа эсхийг нь асуухаар очиход Сүньёны Гибомд хатгаж өгсөн алчуур дээр охид зураг зурсан байхыг олж харав. Яаж байгаа юм бэ гэж харамсаад алчуурыг халаасандаа хийдэг. Дараа нь охтод амтд төмс өгье хэмээн тогооныхоо тагийг сөхөх мөчөд дугуун дээр суугаад тоглож байсан нэг охин дугуунаас яг унах гэж байлаа. Гэтэл хэцүүхэн алхдаг Сугман санаанд оромгийн хурдтайгаар гүн очиж охиныг газар унахаас өмнө аварч чаддаг. Энэ бүхнийг холоос ажиглаж байсан камурдагчийн сэжиг улам нэмэгдэнэ. Тэр даруй Сугмантай уулзсан яриа өрнүүлж түүнээс өсний дээж авч амждаг. Улмаар уг дээжийг атомын шинжилгээний хүрээлэн лөө яаралтай хүргүүлж хэргийн үннийг тогтоох хамгийн чухал шинжилгээг эхлүүлдэг. Камурдагчийн шин сэжигтнийг олохоор Ча прокурор зүгээр сусангүй. Эхлээд Гибомыг авчирч чамайг баригдахыг харсан найз чинь хэн гэдгийг асуухад тэр мэдэхгүй гэж хариулна. Тэгээд цагдаа нарын хууль бус баривчилгаанаас болж өмнө нь нэг найзаа алдсан тухайга ярьдаг. Тиймээс дахин хэн нэгнийг хэрэг тутгаж чадахгүй гэдгээч Ча прокурорт хатуу хэлдэг. Ингээд Гибомоос шин сэжигтнийг хэн болохыг нь мэдэж чадахгүйгээ ойлгосон Ча прокурор гэмгүй царайлан Сүньёнтой уулздаг. Тэр хууль бус баривчилгааг харсан хүлмөтэй гэрч хэн болохыг нь тойруулан асуудаг. Тэр гэрчийг олчихвол Гибом суллагдах боломжтой гэсэн үгийг сонсоод Сүньён Сугманы нэрийг хэлж өгнө. Сэжигтнийг мэдсэн Ча прокурор ажил дээр ирэхэд камурдагч түүнийг аль хэдийн ирчихсэн хүлээж байлаа. Тэрээр Сугманаас авсан өсний дээжийн шинжилгээний хариу хэрэгтний үлдээсэн биологийн уул мөртэй яг таарсан. Үгэрч зогсохгүй Сугманы цусны бүлэг Б байсан бөгөөд гэрчийн цүнхийг номын дэлгүүрт аваачир тавьсан хүн нь Сугман гэд хид хідэн нотлох баримтыг хэлдэг. Ингээд Ча прокурор камурдагч хоёр шүүх хурлаас өмнө Сугманыг баривчлахаар тохирдог. Энэ үед Сугман Сүньёнтой уулзаж Гибомын унгасан гарын алчуурыг нь өгөхөөр ирсэн байлаа. Гэвч Сүньён түүнийг доголж алхаж байгааг хараад гинэд өөрийг нь чирж байсан өнөөх аимшигт алуурчны алхааг санаж түүнээс имэж эхэлнэ. Сүньён газар унсан байдалтай Сугман түүн рүү ойртон ирэх тэр төгшүүртэй мөчөд камурдагч ирдэг. Тэгээд шууд Сугманыг цуврал алгын хэрэгтнэр баривчилчихв. Харин маргааш нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр жинхэнэ цуврал алуурчныг барьсан талаарх мэдээлэл цацагдана. Гибомыг суллагдсан гэх мэдээг сонссон гэрээхэн нь түүнийг эрхийг тэсэн ядан хүлээж байлаа. Тэд ширээ дөрөн хоол бэлдэж удаан хугацааны дараа гэр бүлээрээ дахин цуглах тэр мөчийг догтлон хүлээнэ. Харин Гихуан дүүгээ машиндаа суулган гэрлүүгээ авч явдаг. Бүгд чамааг хүлээж байгаа. Тэнд Сүньён хүртэл ирчихсэн байгаа гэхэд Гибомын нүд гэрэлтдэг. Тэгээд Гибом хурдхан бүгдтэй нь уулзмаар байна гэж хэлдэг. Түүний цараанаас би нэг л таагүй байгааг Гихуан анзаарна. Тэгээд яасан бэ зүгээрөө гэж асуухад Гибом зүгээрээ жаахан өлсөөд гэж хариулдаг. Замдаа ярилцах зүүр Гихуан нэрээ ихнэр намайг билүү авчраарай гэсэн гэхэд Гибом билүүгаар яах гэж байгаа юм бэ? Хурдхан гэртээ харъя гэж яарвчилдаг. Гэтэл Гихуан удахгүй хурдан ороод авчихъя гэж хэлэхэд тэгвэл би жаахан унтаад авъя гэж аяархан хэлдэг. Ингээд түүнийг нүдэ анаад удалгүй тэр Сүньёны дуугаар сэрхэн тэр. Сүньён Гибомд зөөлхөн хүрээд гэртээ ирчихлээ одоо сэрээрээ гэж хэлдэг. Гибомыг нүдэ нээхэд түүний урд хамгийн их хайрладаг Сүньён зогсож байлаа. Гибом машинаас буугаад түүнийг ямар их санснаа хэлээд тэрч авна. Дараа нь түүний гараа сатгаад одооноос эхлээд бусад хүмүүс шиг ингийн сайхан амьдарцгаая гэж хивнэнэ. Яг тэр мөчөд тэд үнэхээр аз жаргалтай харагдаж байлаа.
Гэвч энэ бүхэн Гибомын зүудэжээ. Түүний хамгийн том мөрөөдөл нь ердөөл хайртай хүмүүстэйгээ хамт бусдын адил ингээ амьдрах байсан юм. Удалгүй Гихуан билугаа аваад машиндаа эргэж ирэв. Тэрээр Гибомтой ярихад ямар ч хариу хэлсэнгүй. Унтаж байгаа юм болов гэд түүнд зөөлхөн хүрэхэд Гибом аль хэдийн амьсгал хураасан байлаа. Хамгийн харамсалтай нь Гибом хайртай хүмүүстэйгээ дахин уулзаж чадалгүй. Гэртээ хүрэх замдаа амьсгал хураадаг. Хэдхэн минутын өмнө аз жаргалтай төгсгөл ирж байгаа мэт санагдаж байсан ч хувь тавилан түүнд тэр боломжийг олгосонгүй. Гибомын оршуулга болж байлаа. Оршуулга дээр камурдагч ирэх бөгөөд түүнийг харсан хүмүүс харааж байхад ээж нь хүүг минь буцааж өг гэж нэгдэг. Харин Гихуан түүнийг дахиж хармааргүй байгаагаа хэлдэг. Энэ үйл явдалд камурдагч өөрийгөө буруутгасаар бухимдсан камурдагч Гибомыг үхэл рүү түлхсэн Ча прокурорыг хайж ажил дээр нь очдог. Гэвч Ча прокурорт ч бас оршуулга тохиолдсон байлаа. Ухаан санаа нь баларцсан камурдагч Ча прокурортой уулзахаар очих хэдий ч үгээ хэлж чадалгүй түүний урд ухаан алдаж ундаг. Үйл явдал эргээд 2019 онд ирнэ. Камурдагч алуурчинд хандаж Гибом чамайг хэрэгтэн гэдгийг мдээгүй гэж үү гэж асуухад Мануухан баг эцэст нь хууларлаа. Жинхэнэ алуурчин тэр аимшигт Манухай бол Гибомын төрсөн ах Гихуан байдаг. Тэгээд тэр өдрийн дурсамжаа эргэж сандаг. Гибом өөхөөс өмнө ах руугаа хараад "Ахаа та намайг минжийг дагаад гарсан гэж хэлсэн юм уу?" "Би биш, та дагаж гарсан шүү дээ" гэж хэлдэг. Гибом ахыгаа Сүньёныг цохиж унагасныг жинхэнэ алуурчин гэдгийг нь аль хэдийнэ мэдчихсэн байж. Сүньёныг яасан ч болохгүй. Миний үгийг санаж яваарай гэж гуйдаг. Гихуан дүүгээ өөх гэж байгааг нь мэдсээр байж өхийг нь бараг хүлээж байгаад машиндаа эргэж ирдэг. Камурдагчийн тэр асуултанд Гихуан уурлаж Гибом юу ч мдээгүй гэж орилоход тэр аль хэдийн мэдчихсэн байч шүү дээ гэж харуулдаг. Гихуаны царай бараагаад байцаалтын өрөөнөөс гарах гэхэд камурдагч түүний араас Гихуан буцаа цуу гэж хэлдэг. Энэ нэрийг сонсондоо баярлсан алуурчин эргэж хараад тэр нэрийг сонсолгүй утсан байх шүү гэж зэвүүцэн минийгээд энэ анги өндөрлөнө. Гимгөө нэгэн залуу эцэст нь амьсгал хурав. Түүний үхэл ар гэрээх нэг нь уу гашууд автуулж мөрдөн байцаагчдыгч гимшилт живүүлдэг. Харин нөгөө талд жинхэнэ алуурчныг барьсан болов уу? Эсвэл дахиад гимгөө нэгэн золиослогдох уу? Киномын цаашаа хэрхэн үргэлжлэхийг дараагийн ангиас хамтдаа үздэцгээе. Тэр хүртэл баяртай үзэгчдээ.